Сайн байцгаана үзэгчдээ. За, Геополитикоо Монгол суугийн ээлж нэвтрүүлэг эхлэж байна. Өнөөдөр шинэ жилийн баяр болж байна. Үзэгчдээ шинэ жилийн мэнд хүргэе. Сайн байна уу сайдаа? За, танд Сайн байна уу? шинэ оны мэнд хүргэе. За, та бүхэн анх удаага одоо Баярлалаа. алсаас нэвтрүүлгээ хийх гэж байна. Тэгээд одоо амжилттай болох болтугай. За, ингээд За баярлалаа. өнөөдөр та бүхэн хоёр Украины сэдвээр ярих гэж тохирлоо. За, бас Венесуелийн асуудлаар тоом хийлгээ тохирлоо. За, тэгээд Тий. сүүлийн үед Украины дайны иргэн тойронд бол нэлээд халуун үйл явдлууд болж байна. Та тэр тухай онцлог үйл явдлуудыг нь ярьж өгөөч. За тэгье. Тэгээд яг хуу чи бас сануулж барих асуулт байх юм бол бас хоёулаа үргэлжлүүлээд ярьж болох юм. Тий, ягаад гэвэл ер нь ихээхэн хэмжээний одоо мэдээлэл гарч ирж байна л да. Тэгэхээр энэ дээр нэг бас анхаарал ихээхэн татсан одоо ч татж байгаа нэг асуудал бол энэ Оросын зарцаасан хөрөнгийг Европын холбооныхон Украин руу шилжүүлэх асуудал нэлээд их анхаарал татж байгаа. Тэгэхээр энэ талаар би бас арай илүү тодорхой ярьж өгөх зүйтэй болов уу гэж бодож байна. Ягаад гэвэл энэ талаар бол тодорхой мэдээлэл манай одоо хил мэдээллийн хэрэгслүүдээр явсан эсхийг би нэг сайн мэдэхгүй байна. Тийм учраас энд бас нэг жаахан зарим зүйлүүдийг тодруулж ярих зүйтэй болов уу гэж ойлгоод ярьж байна. За тэгэхээр сая энэ 12 сарын дундуур энэ Европын зөвлөл ерөөсөө Оросын хөрөнгийг одоо тэр нь бол нийтдээ 210 тэрбум евро доллар руу шилжүүлвэл 246 тэрбум долларыг хугацаагүйгээр цацаахаар шийдвэрлсэн байна. Өөрөөр хэлбэл тэнийг Оросууд хөдөлгөж чадахгүй, гаргаж чадахгүй гэсэн үг. За өмнө нь яаж исэн бэ гэхээр энэ зарцаасан хөрөнгийг 6 сар болгон хугацааг нь сунгаж байсан юм байна. Одоо бол хугацаагүйгээр зарцаахаар шийдвэрлэж байгаа юм байна. За энэ нь юутай холбоотой гэхээр энэ нөгөө одоо Унгар гээд энэ чи их эсэргүүцэж байгаа нэг улс гараад ирлээ шүү дээ. Тэгэхээр Унгарын хориг тавих эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарлах шаардлагатай болж байна л да Европын холбооныхонд. Тийм учраас эвүүнийг харгалзан үзээд ерөөсөө Оросын энэ зарцаасан хөрөнгийг хугацаагүйгээр зарцаахаар шийдвэрлсэн. Энэ бол Унгарын одоо байр суурьтай бол шууд холбоотой гэдгийг барууныхан бол ярьж байна л да. Тэр ч бас арга байхгүй. Ягаад гэвэл Унгар бол одоо нэг л улс эсрэг санал өгөх юм бол тэр чинь одоо хориг тавиад шийдвэр гарахгүй гэсэн үг байхгүй юу? Тийм учраас энэ Унгарын хоригоос цухтааж ийм ажил хийж байгаа юм байна гэж л одоо ойлгогдож байна. Ямар ч л байсан. За тэгтээ байна ш тийм ээ энэ барууныхны мэдээлж байгаагаар бол ерөөсөө бид нар ч бас өмнө нь ярьж байсан байх. Одоо өнөө хүртэл болоо шүү дээ Европын холбоо Оросын зарцаасан хөрөнгөнийх нь хөрөнгө биш. Тэндээс гарч ирж байгаа хүүг Украин руу хэд удаа шилжүүлсэн байгаа. Энэ мэдээ бол энэ тэмдгүү явж исэн. Тэгэхээр энд бол жишээ нь 1.1 тэрбум еврог өнгөрсөн оны 7 дугаар сард дээр нь 2.1 тэрбум еврог энэ оны 4 сард Украинд шилжүүлсэн байна. Хүүгийн шилжүүлчихээр бас янз бүрийн хууль эрх зүйн асуудал гарах нь арай гайгүй байгаа юм байна л гэж надад ойлгодлоо л доо. Тэгээ үндсэн хөрөнгө рүү нь бол орж чадахгүй байгаа юм байна. Тэгэхээр энд бас дээр нь энд төр чинь бас зүгээр суухгүй энэ авч байгаа энэ хөрөнгөнийх нь 5%-ийг Европын холбооны тэр чинь холбоонд тэнд Энктавны сан гэж байдаг юм байна. Тэнд төвлөрүүлж байгаа юм байна. Тэр 5%-ийн хувиар нь бол цэргийн тусламжийн зориулалтаар ашиглахаар юу яаж байгаа юм байна. Бас Украинд ашиглахаар зорж байгаа юм байна л да. Тий. Тэгэхээр байдал бол ийм байна. За энэ сая бас 12 сарын 19-нд Европын холбооны дээд хэмжээний уулзалт болж. Тий. Тэгэхээр энэ дээр бол дээд хэмжээнд ерөөсөө Оросын хөрөнгийг хэрхэн яаж авч гаргах вэ гэдэг асуудал яригадаад тодорхой шийдвэрт хүрч чадаагүй.
нөхөн тэд нэр Европын холбооны ялангуяа одоо энэ Герман, Франц, Англи гурав бол ерөөсөө энэ хөрөнгийг ашиглая. Тэртээ тэргүй энэ бол нөхөн төлбөр маягаар аваад Украинд одоо шилжүүлье гэсэн байр суурьтай хандж байгаа юм байна л да. Тэгэхээр энд бол Европын холбоонд чинь 27 улс байдаг учраас тэр бүгдээрээ бол энийг бол дэмжихгүй байгаа. Энэ тухай чивэтэраас өмнө нь подкаст дээр бол нэг ус удаа бас ярьж ийсэн, хөндөж ярьж ийсэн. Тэгэхээр энэ дээр бол одоо юу болж гэнэ гэхээр нийт ерөөсөө бол одоо өнөөдөр Унгар, Словак, Чех ерөөсөө энэ ажилд бол хэрхэвч оролцохгүй гэдгийг бүр аль биесээр мэдэгдсэн. Дээр нь энэ ажлыг бол бас дэмжихгүй гэсэн бас Европын өмнөд хэсгийн орнууд бол бас дургуутж байгаа юм байна лээ. Санаа. Тийм учраас бол дотроо бол жишээлбэл Итали, одоо Испани гэх мэт улсууд бол ер нь бол нэлээд их болгоомжтой энэ асуудалд хандж байгаа. Ягаад гэвэл чи эргээд Макрон бас нэмэгдэж магадгүй гэж ярьжсэн. Тэгэхээр энэ дээр энд юу юм байна л да? Брюсселд одоо байгаа тэр Евроклир гэж клирингийн төвд Оросын нийт хөрөнгөнийх нь 88% нь байгаа юм байна. Тэгэхээр энэ чинь Бельгийн засгийн газар, энэ чинь Брюссел ч одоо Бельгид байдаг. Бельгийн засгийн газар бол ерөөсөө маш хатгуу байр суурьтай байгаа. Зөвшөөрөхгүй байгаа. Ягаад гэвэл энэ эцсийн эцэд бол Оросын холбооны улсын зүгээс ирж болох хууль зүйн болон санхүүгийн хариу арга хэмжээнээс 100% хамгаалагдахгүй болвол бид нар энэ хөрөнгийг бол та нарт гаргаж өгөхийг бол зөвшөөрөхгүй гэж ярьж байгаа. Тэгээд байдал ийм байгаа болохоор бол Бельги одоо өөртөө ямар ч байсан нэг баталгаа гаргуулах гэдэг. Тэгэхээр баталгааг өнөөдөр өгдөг улс Европын холбоонд ганцч байхгүй. Норвегиас гуйсан байна лээ тухайн үедээ. Норвеги бол тийм баталгаа гаргаж өгөх боломжгүй гэж хэлсэн байна лээ. Тэгэхээр байдал бол ийм нарийн төвөгтэй байгаа учраас энэ асуудал бол тэгж шийдэгдэх нь боломжгүй юм байна. Тэгэхээр эндээс тэгэхээр одоо яаж яах вэ гэхээр ерөөсөө эдгээр чинь нэгэнт одоо Украинд тусламж үзүүлэх шаардлагатай байгаа учраас ерөөсөө энийг зээл хэлбэрээр өөрийнхөө мөнгийг хуваагаад гаргая. Дундаа хуваагаад гаргая л гэж байгаа юм байна. Тэгэхээр одоо ямар шийдэлд хүрж ийнэ гэхээр 90 тэрбум еврог 26-27 онд олгохоор шийдвэрээ гаргасан байна. За энэ нь бол нэг хэсэг нь одоо цэрэг зэвсгийн хэрэгцээнд зарцуулагдах юм байна. Нөгөө нэг хэсэг нь бол эдийн засгийн чиглэлээр. За энэ бол зээл бол хүүгүү зээл гэж байгаа юм байна. За тэгэхээр энэ бол манайхан тодруулж хэлэхгүй бас болохгүй. Энэ зээл бол Оросын хөрөнгө биш шүү гэдгийг сайн тодруулж хэлэх хэрэгтэй. Ягаад гэвэл одоо Оросын хөрөнгө гэж бас бодогдож хүмүүс тэгж ойлгож иж магадгүй. Тэгэхээр хөрөнгийн зах зээлээс босгох мөнгө юм байна. Өөрсдөө бол одоо Европын ялангуяа Европын том орнууд эдийн засгийн маш хүнд байдалд байж байгаа. Энэ тухай чивэтээр бас урд өмнө ярьж исэн байх. Тэгээд эдгээр яаж яах вэ гэхээр бас их зал хэрглэж байна л да. Энэ эргэн төлөлтийг бол ерөөсөө хэдийд энэ мөнгийг эргэж төлөх вэ гэдэг асуудал гарч ирнэ да юм да. Тэгэхээр ерөөсөө Оросын холбооны улсаас дайны нөхөн төлбөр авсан тохиолдолд л төлнө гэж байгаа юм байна. Сонирн байгаа биз? Тэгэхээр Оросын холбооны улс нөхөн төлбөр төлөх үү? Хизээж төлөхгүй шүү дээ. Ямар ч эрүүл ухаантай хүнд бол ойлгомжтой асуудал. Тэгэхээр эдгээр ингэж хэлж шүү дээ бүр. Одоо Оросын холбооны улсаас бид нар бол нөхөн төлбөр репарац гэж одоо ярьдаг. Нөхөн төлбөр заавал гаргуулнаа гэж. Харин тэгээд цаад бол чинь юу гэж яах вэ гэхээр ерөөсө хэрвээ Оросын холбооны улс нөхөн төлбөр төлөхөөс татгалзах юм бол Оросын зарцаагдсан хөрөнгийг ашиглах эрхийг бид өөртөө үлдээнэ гэж хэлж байгаа. Бас ийм заалт оруулсан байж байгаа. Дээд хэмжээний уулзалтаас гаргасан баримт ичгт. Тэгэхээр эндээс бол одоо юу харагдаж байна гэхээр ерөөсөө ямар ч л байсан энэ энэ бол зарцаагдсан хөрөнгийг Оросууд одоо жишээл өөрсдийнхөө одоо хөрөнгийг тэгж дайны төлбөр болгож төлнө гэдэг асуудал бүр хэрхэвч гарахгүй гэдэгт би бол 100% итгэлтэй байна. Яагаад гэвэл энэ чинь эцсийн эцэд бол дэлхийн 2 дугаар дайны асуудал шиг асуудал биш шүү дээ.
Яагаад энэ дайн үүссэн бэ гэдэг асуудал эргээд орох л болно шүү дээ. Тэгэхээр эний чинь бол Оросын холбооны улс дайн өдөөгөөгүй. Эцсийн эцэд чинь барууныхан өдөөсөн гэдэг утгаар энэ дайны энэ чинь нөхөн төлбөрийн асуудал бол Оросын холбооны улсууд гарах ёсгүй л байхгүй юу? Тийм учраас энэ асуудлыг бол ингэж ойлгохоос өөр арга байхгүй. Энэ бол миний ярьж байгаа юм биш. Энэ бол барууны баруунд өрнөдийн Европын, Америкийн мэрэгжлийн улсуудын ярьж байгаа гэдгийг би энд онцон тэмдэглэмээр байна. Яг бол манайхан бол энэ Эрдэнэ чулуун гарч ирчгээд нэг юм яриад байна гэж ойлгодож магадгүй. Тийм учраас энийг бол би дахин хэлэхгүй бол зарим улсуудын бичиж байгаа зүйлүүдийг харахад бол үнэхээр бас гайхмаар юмнууд харагдаж байна лээ. Тий. За тэгээд энэ дээр бас барууныхан юу гэж энэ шийдвэрийг юу гэж дүгнэж гэнэ гэхээр барууныхан мэрэгжлийн улсууд Европын холбоо бол дууж байгаа нь тасалдаад эхэллээ. цагцсан хөргнөөс авах гэж оролцсон шүү дээ. Тэгэхээр оролцож тэгээд үндсэндээ бол сая тэр хоёрын энэ хүч оролдог бол талаар болсон гэж шууд хэлэх бүрэн боломжтой байна. За иймэрхүү байна. Тэгээд ер нь дотроо бол Европын орнууд бол хагаралтай байгаа нь бол тодорхой байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. За ингээд цааш Сайдаа сүүлийн нэг минут тасалдаад байна. өдөр болгон ярьж байна. Сүүлийн нэг Тэгэхээр байна уу? байна уу? Байна. Сүүлийн 2 минутын яриа тасалдчихлаа. Бид хоёрын интернет тасраад байна. Хамгийн сүүлийн. Тийм. Тий. 1 минутын ч юм уу хэрэгтэй яриа. 1 минутын. Тэр чинь яг юу нь алдагдсан юм бол доо. Харин тий. За яг тийм байна. Анхаарай. За тасалдсан шүү. Сүүлийн 1 минутын яриа бол. За тэрнийг яг дараа нь хоёулаа нөхөж ярддаг юм уу эсвэл тийм ээ? За тэгээд тасалдсан бол сүүлд дахиад ярьж болох юм. За энэ Америкийн энэ эрдэмтэн хүн Джеффри Сакс Украины асуудлаар бол ерөөсөө бараг өдөр болгон ярьж байгаа. Тэгэхээр энэ мань хүн саяхан Германы канцлер Мерцт нээлттэй захидал бичсэн байна. Энэ их чухал захидал. Түүнд Джеффри Сакс юу гэж тэмдэглэж гэнэ вэ гэхээр Герман бол 1990 онд НАТОг зүүн зүгт тэлэхгүй гэж амлалт өгч байсан. Америктэй адилхан. Энэ бүх асуудал чинь Германд яригдж ирсэн шүү дээ тухайн үед. Америкийн төрийн нарын бичгийн дарга Джеймс Бейкер Горбачов даргад бол хэлж ирсэн шүү дээ. Бид нэг сум НАТОг зүүн зүгт тэлэхгүй гэж. Үүний хажуугаар Германы талч гэсэн бид бол ингэхгүй. НАТОг бол бид нэр зүүн зүгт бол тэлэхгүй гэж амлалт өгч ирсэн. Тэгээ энэ чинь нэг хоёр Германыг нэгтгэх асуудлын хүрээнд яригдж ирсэн шүү дээ. Тийм учраас хоёр Германыг нэгтгэхэд ерөөсөө Германы засгийн газар бол ерөөсөө юу ч хийхээс буцахгүй байсан. Маш их хэмжээний олон тэрбум долларын еврог жишээлбэл тусламж болгоод тухайн үед зөвлөл холбоот улсад өгөхөөр бэлдсэн байсан. Гэхдээ энийг өгөөгүй л дээ. Яагаад гэвэл эн чинь яриа хэлцээний дунд энэ асуудал гарч ирээгүй. Бас тэр үед канцлер Коль ч яаж ийсэн шүү дээ. Ерөөсө бэлэн байсан. Хоёр Германыг нэгтгэхийн тулд юугаас ч буцахгүй гэсэн байр суурьтай байсан. Хэрвээ хүндрэл үүсэх юм бол Оросын холбооны улсыг энэ эдийн засгийг маш хүнд байдалд орсон шүү дээ 90 оноос хойш. Тэгэхээр энэ эдийн засгийн хүнд байдлаас гарахт нь ихээхэн хэмжээний тусламж үзүүлэх гэсэн амлалт авахд мөнгө гаргахад бэлэн болсон байсан үе. Тийм учраас бол тэгтээ энэ асуудал яригдаагүй зүгээр Горбачов дарга бол зүгээр л хоёр Германыг нэгтгэхийг зөвшөөрөл тэгэл сайхан болоо явчихсан шүү дээ. Нэг ёсондоо бол. Тэгэхээр энийг бол энийг бол тийм ч учраас энийг бол жишээлбэл Горбачовыг бол өөрсдөө Оросууд нь ард иргэдэн мэрэгжлийн улсууд нь бол их
хатуу шөмжилдэг юм байна лээ. Ерөөсөө тэн дээр байр сууриа олигтой одоо хадгалж чадлаггүй ингээд хамаг юмаа ингээд өгөө тавьчлаа гэж одоо ярьж байсныг одоо өөхтөх маш тодорхой харуулж байгаа. За тэгээ энэ дээр Жеффри Сакс өөрийнхөө захидалд цааш нь үргэлжлүүлээд юу гэж бичиж гэнэ вэ гэхээр ийм асуудал ийм байсан учраас Герман болвол онцгой хариуцлага үүрч байгаа. Герман, Америкийн нэгдсэн улс аль аль нь зөвлөл холбоот улсыг мэхэлцэн, хуурчсан. Тэр чадхуй нэгдсэн Германы зүүн хэсэг, одоо хуучин арчилсан Герман гэж ярьдаг штэ. Тэр арчилсан Германы тэр хэсгийг НАТОд хамаарахгүй гэж амлалт өгч байсан. Байн шүү дээ. Энийг нь бүр одоо тодруулж хэлж өгч байна л да. Өөрөөр хэлбэл энэ Украины дайн үүсгэд Германы үүрэг бас гол байсан шүү гэдгийг манай тэн дээр тэр захидалдаа хэлсэн байна. Тэгээ Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэгэн албан тушаалтан одоо энэ Байдены үед хэлэхдээ НАТО тэлээгүй байсансан бол Украины дайн гарахгүй байх байсан гэж. Энийг одоо чи битэр олон удаа ярьж байна. Энийг би одоо захиад нотлоод хэлчихье. Тэ. За мөн Жеффри Сакс НАТОгийн гишүүний хувьар Герман 1999 онд Белградыг 78 хоног бөмбөгтөхөд оролцохыг бас тэр захидалдаа сануулсан байна. Тэгэхээр энэ бөмбөгтөлт нь эцсийн эцэст хууль бус олон улсын эрх зүйг одоо зөрчсөн үйлдэл болсон гэдгийг тэмдэглэсэн байна. Тэгээ манай хүн юу гэж хэлж яах вэ гэхээр энэ бөмбөгдөлт бол нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн шийдвэргүй хууль бус байсан шүү гэдгийг бас хэлсэн байна. Тий. За энэ нэг чухал юм байна тийм ээ. Юу Жеффри Сакс бол яг тэр үед тийм ээ. Яг тэр үед одоо Польшод зөвлөлтөд эдийн засгийн зөвлөх хийгээд явж исэн яг тэр фронт дээр явж исэн хүн шүү дээ тийм ээ. Тэглгүй яах вэ? Тэр хүн чинь Монголд бас нэг бус удаа ярьж исэн гэж байгаа шүү дээ. Тэр үед үү? Тий. Зүг. Одоо манайх чинь одоо арчилсан хувьсгал гараад Монгол орныг одоо жишээлбэл хоёр хөл дээр нь босгоход юу хэрэгтэй юу юунд анхаарах уу гэдэг асуудлаар бол тэгээд их олон оронд очиж исэн хүн шүү дээ. Их олон оронд очиж исэн хүн. Тэгээд жишээлбэл одоо түр Ельцний зөвлөх өөрч ажиллаж байсан хүн тухайн үед. Тэгэхээр үнэхээр энэ хүн бол одоо энэ хуучин одоо социалист орнуудыг бол маш сайн мэддэг, ойлгодог тийм хүн байхгүй юу. Тэр утгаар энэ хүний ярьж байгаа юм бол үнэхээр итгэл үнэмшилтэй зүйл юм аа гэдгийг бас энд давтаж бас хэлхэн зүйтэй байхаа гэж би бодож байна. За одоо энэ зарцаагдсан хөрөнгөний тухай асуудал ийм байна. За хоёрдугаарт нь бол одоо яг одоо сүүлийн хэдэн хоног энэ энгийн төлөвлөгөөний асуудлаар яриа хэлцээ бүр яг эд өрнөж байна. Тэгэхээр энэ дээр бол Зеленскийн 20 зүйлтэй энгийн төлөвлөгөө гэж бас гарч ирсэн. Сая явтрах. Ерөөсө 12 сарын 25 шиг санагдаж байна. Тэгэхээр энэ талаар бол жишээлбэл Америкийн одоо энэ талаар бас их олон подкаст ярилцлага өгч байгаа энэ дэд хурандаа тэтгэврт гарсан хүн байгаа. Daniel Davis гэж хүн байгаа. Тэгээ энэ хүний ярьсан зүйлийг би эндээс бас статаар ярьчих гэж бодож байна л да. Гол зүйлүүдийг ярьчих гэж байна. Тэгэхээр энэ нэгдүгээрт бол ерөөсөө энд тэр заалтан дотор бол авууштай зүйлүүд бас тохиролцоонд хүрч болзошгүй заалтуудыг мань хүн тусад нь гаргаж ярьсан байна. Тэгээ жишээ нь бол одоо Украины одоо бүрэн эрхт байдлыг одоо аль тал хоёр тал хүнд итгэнэ гэсэн заалт орж байгаа юм байна л да. За энэ дээр бол асуудал байхгүй. Тэ. Аль тал нь бол зөвшөөрдөг. За хоёр тал бол ерөөсөө үл тогтлох гэрээ байгуулъя гэж орж ирж байгаа юм байна лээ. За энэ дээр бол асуудал бас байхгүй. Хоёр тал бол зөвшөөрч байгаа. Тэ. За гуравдугаарт нь бол тэр аюулгүй байдлын баталгааны асуудал байна. Тэр энэ дээр бол зөвхөн Украины аюулгүй байдлын асуудлыг бас ярилцах болохгүй. Энэ чинь бол Оросын аюулгүй байдлын баталгааг бас хангахад энэ хэрэгтэй шүү гэдгийг бол мань хүн тэмдэглэсэн байна л дээ. Тэр бол зөв үл дөө. Тэ. Энд чинь эцсийн бол Оросын холбооны улсын аюулгүй байдлын асуудал анх яригдж эхэлсэн учраас энэ данчин үссэн шүү дээ.
Тэгэхээр энийг манайхан ойлгодоггүй буруу ус ойлголттой ингээ явдаг улсууд зөндөл байна л да. Тий. За тэгээд Европын холбоонд Украиныг элсүүлэх тухай асуудал бас яригдж байгаа. За энэ өмнөх одоо энэ чинь энгийн төлөвлөгөө гэдэг чинь одоо их олон хувилбарууд гарчаад байна шүү дээ. Одоо энэ бол хамгийн сүүлийнх нь. Энэ чинь 28, дараа нь 24, 19 гэл олон зүйлт энгийн төлөвлөгөөний төслүүд явж исэн, хувилбарууд явж исэн. Тэгээ энэ бол одоо Зеленскийн өөрийнх нь 20 зүйлт энгийн төлөвлөгөө гэдэг нь саяхан гарч ирлээ. Ерөөсө 3-4 хоногийн өмнө яригдж эхэллээ л үү дээ. Тэ. За энд бол тэгээд Европын холбоонд одоо Украиныг элсүүлэх тухай асуудал орсон байна. За энэ дээр бол Орос бол татгалзахгүй гэсэн байр суурьтай байгаа юм байна лээ. За тэгээд цэргийн босголтод нь бол Украин $800 тэрбум шаардлагатай гэсэн тооцоо гаргаж ирсэн байна. $800 тэрбум. За мэдээж хэрэг энд бол Оросын холбооны улс оролцохгүй тодорхой шүү дээ. Тэгээ юу гэж одоо оролцох вэ? Ягаад гэвэл бид дайн үүсгэсэн биш, бид нэр репарац төлөх ёсгүй гэсэн хатуу байр суурьтай байх болов уу гэж би зүгээр дотроо бодож байна. Түүнээс гадна Дэниел Дэвис ч энийг бас хэлж байна л да. За тэгээд дээр нь Украин Америкийн нэгдсэн улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай асуудал яригдж байгаа юм байна лээ. Оруулж байгаа юм байна. Энэ дээр бол Оросын холбооны улсын хувьд татгалзаад байх зүйл байхгүй бололтой байна. За цааш нь бол Украины цөмийн зэвсэггүй статус. Тэгэхээр энийг бол мэдээж хэрэг Оросын холбооны улс дэмжиж таараа. Ягаад гэвэл ерөөсөө цөмийн зэвсэггүй байх ёстой улс нэгд, хоёрдугаарт надад эсэхгүй байх хэл одоо шаардж байгаа шүү дээ. Тэгэхээр цөмийн зэвсэггүй, ер нь цөмийн зэвсэггүй байгаад ихтэй бол бас Украинч том улс шүү дээ. Бид нар мартаж болохгүй. Их хэмжээний зүйл холбоот улсын цөмийн зэвсэг Украинд бол байршуулагдсан байсан. Тэгээ 90-ад оны ихээр бол Украин одоо ярьж яг тохиролцсныхаа үндсэн дээр зүйл холбоот Оросын холбооны улсад бүх цөмийн зэвсгээ шилжүүлж буцааж өгсөн шүү дээ. Тий. Тэгээд тэр хамгийн гол нь энэ дайн хэлхийн өмнөхөн одоо Украины тал буюу Зеленский бид өөрсдөө цөмийн зэвсэгтэй болно гэдэг юм гаргаад эхэлсэн байгаа шүү тийм ээ. Тийм учраас энэ сэдв ярьж ирсэн тийм орж ирэх нь зөв л дөө. Орж ирж таараа. Тэгэхээр Зеленский бүр тэр байтугай бид нар зөвлөлтийн одоо байрлуулсан цөмийн зэвсгийг буцааж өгсөн нь баг буруу болсон. Бид нар аваад үлддэг байсан байх байж гэж бүр ярьсан шүү дээ. Тэр ч байна. Шинээр цөмийн зэвсэгтэй болно гэж энэ бол яг дайны өмнөх. Гэхдээ аль нь бол байгаа л да. Одоо бол энэ чинь бас цөмийн зэвсэг үйлдвэрлэх чадвартай орно шүү дээ. Том улс. Одоо Японд чинь цөмийн зэвсэг өөрөө үйлдвэрлэн гэсэн юм яриа бас гарчаад шүү дээ. Одоо сүүлийн үед энэ шинэ засгийн газар гарч ирчээд. За тэгэхээр энэ тэгээд цааш нь энд ерөөсөө энэ гол зүйлийг би ярьчих л да. Энэ чинь 20 зүйлтэй учраас энэ альва нэг маргааныг бол хүчрэлэхгүй байх замаар одоо шийдвэрлэж байя гэсэн. За энэ бол мэдээж хэрэг олон улсын харилцаанд тогтцсон зарчим. Энэ дээр бол аль тал бол ямар нэгэн асуудал гаргахгүй байх гэсэн ойлголттой байгаа. За түүнээс гадна далайд гарцтай болно гэсэн юм яриг бас тэнд байж байгаа юм байна. Далайд гарцтай байна гэж. Одоо ч юм уу далайд гарцтай шүү дээ. Тэгэхээр одоо сүүлийн үед чинь Орос улбаны улс Одессаг бөмбөгдөж эхэллээ шүү дээ. Яагаад бөмбөгдөж эхэлсэн тухай би өмнө нь бас ярьж ирсэн. Чи бид хамт ярьж ирсэн санагдаж байна. Яагаад гэвэл хар далайд одоо энгийн усан онгоцуудыг одоо тэр бараа таваар тээвэрлж байгаа усан онгоцуудыг Украин чинь дэлбэлж эхэллээ шүү дээ. Тэгэхээр энэ аюулгүй байдал одоо маш их хурцж байгаа байдал тэнд хурцж байгаа учраас Оросын холбооны улс ямар нэгэн байдлаар энийг зогсоох үүднээс одоо янз бүрийн арга хэмжээ авч байна л да. Тэгээ одоо сүүлийн үед юу яригдж байна гэхээр ерөөсөө ингээд Одессаг Николаев хоёрыг Оросын холбооны улсын цэргүүд эзэлчихэл юм болвол Украин далаад гарцгүй болчихлоо байхгүй юу. Тэгэхээр хэрвээ энэ хямрал цаашаа энэ дайн цаашаа ингээд үргэлжлэл байх юм бол эцсийн эцэст Оросын холбооны улс ингээд зүгээр хараад суухгүй шүү дээ. Чиний ч тэгэл
далаад гарцгүй болгочихл юм бол тэгээд дараа нь яах юм бэ гэдэг л асуудал гарч ирнэ шүү дээ. Тийм учраас одоо эн чинь гэрээ хэлэлцээр байгуулахгүй бол Украиний хувьд бол байдал маш их хурц, маш их эвгүй байдал тэд орно гэдгийг бол үнэхээр ухаарах тэр цаг нь бол аль түрүү ирсэн байна л да. Тэгээ энийг бол энэ гадаадын том мэрэгжлийн улсууд бол бүгдээрээ л хэлээд байна. Тэгээ яг энэ чинь зөвхөн хэний Зеленский шийддэг асуудал биш л дээ. Эний чинь цаана Мерц, Макрон, Стармер гурав сууж байгаа шүү дээ. Тийм учраас бол тэд нар л гол шийдвэрийг гаргаж байгаа болохоос биш Зеленский тэдний ямар л үндсэндээ явж байгаа. Энийг бол бид нар бас ойлгох хэрэгтэй гэж би бодож байна. За тэгээд энэ ерөнхийлөгчийн сонгуулийг одоо сонгуулийн тухай асуудал бас нэг бус удаа яригдж байгаа шүү дээ, тийм ээ. Тий. Тэгээ ерөөсөө энэ Оросч бай, Америкч бай ерөөсөө Украиныг бол одоо Зеленскийг одоо ерөнхийлөгчийн сонгуулийг хий, явуулаа. Яг тэгвэл хугацаа нь бол аль түрүүнд дуусчихсан. Тийм учраас мань хүн одоо хууль ёсны ерөнхийлөгч мөн үгүй юу гэдэг асуудал цаана байгаа. Гэрээ хэлцээрт одоо жишээлбэл гарын үсэг зурх юм бол зурх үгүй байна уу? санаж байгаа бах юу яаж исэн чинь Тасалдаж байна. л да. Тасалдаж байна. За Тасалдаад ороод сая нэг тасраад орж ирэх шүү. тасалдаад тийм үү. Тэглээ. Энэ интернет орж гараад багш байна л да. За тийм. За үргэлжлүүлье. Юу яа сайда. Хараа эхний сэдв дээр их цаг маань ерөөхдөө болж байна. Тэгээд одоо энэ сэдвээ дуусгаад байна уу? Би арай дуусаагүй. Тийм байна. Шахаад дуусгаад дараагийн сэдв рүү орж чадвал сайн байна. Эсвэл зөвхөн энэ сэдвээ ярьж бас болно. Тэгвэл энэ сэдвээ эсвэл дуусгачих уу, тийм ээ? Тэгээ. За тэгээд ер нь бас энэ гэрээний төсөлд юу орж ирж гэнэ гэхээр ерөөсөө энэ хэрвээ гэрээ байгуулагдах юм бол энэ зайлшгүй заавал биелүүлэх ёстой гэрээ гэдгийг нотолж байгаа юм байна. За энэ бол асуудал гарахгүй гэж би бодож байна. Ягаад гэвэл эцсийн хоёр тал үнийг зөвшөөрч байгаа учраас нэг асуудал гарахгүй байна. За тэгээд гэрээ байгуулсны дараа галаа зогсоё гэж байгаа. Тийм. Тэрнийг бол Оросын талд зөвшөөрч байгаа. Харин одоо хэлэлцээд зөвшөлтөд хүрч чадахгүй байгаа асуудлууд бас байна. Хэд хэдэн асуудал. Нэг нь бол жишээлбэл 800 мянган зэвсэгт хүчинтэй байна гэсэн асуудал байж байна. Украиныг. Би бас өмнө ярьж ирсэн. Тэгэхээр энийг бол Оросын холбооны улс ерөөсөө зөвшөөрөхгүй гэж байгаа. Дайны өмнө бол Украин 200 мянган зэрэгтэй байсан юм байна. Тэгэхээр бодвол энэ 200 мянга дээр нь бол жишээлбэл зөвшөөрөхийг бол би үгүйсэхгүй. 800 мянга бол ер нь том тоо одоо. Тэгээ Украиний хувьд ч гэсэн 800 мянган одоо зэрэгтэй тэгэл эн чинь мэдээж хэрэг цаана тэгэл нөгөө 800 мянган зэрэг байна гэдэг чинь цаана нь одоо нөгөө ихвөө за танк тэгэл одоо ингээл зэвсэг хүчний чинь одоо шаардлагатай том юунууд гарч ирнэ шүү дээ. Дэд бүтцийн асуудлууд гарч ирнэ, тоног төхөөрөмжийн асуудлууд, зэвсгийн асуудлууд гарч ирнэ шүү дээ. Зүгээр 800 мянган хүнсэн автоматгүй одоо танкгүй, онгоцгүй байна гэж байхгүй л байна. Тэгэхээр эн чинь бол маш их олон тэрбум долларын чинь хөрөнгө шаардлагадах юм л дээ. Тийм учраас энийг өнөөдрийн Украин дийлэх үгүй юу гэдэг асуудал ч яригдж байгаа юм байна лээ. Тэгэхээр одоо бол энэ Европын холбооны том 3 одоо Герман, Франц, Англи 3 бол ерөөсөө 800 мянган зэрэгтэй байхыг л шаардаад байгаа юм байна лээ. Тэгээд ийм шаардлагыг цааш нь тавих гэсэн байдалтай л сууж байгаа юм байна лээ. Тэр бол том. Одоо бол эн чинь
Маш том тоо тийм ээ. Маш том тоо. Маш том тоо. Сая та удахаар биш одоо нэг 8 минут үлдсэн байна. Тэгэхээр та юу яагаад бас нэг За. нэг сэдв хөндөөл зүгээр байх нөгөө өчигдөр уржигдэрхэн болсон нөгөө Новгородд их Путиний өргөөрөө дайлт хийсэн явдал гарлаа шүү дээ. Тийм би тэрлүү чинь орох гээд байна. За цаг бага байна те. За ойлголоо. За энэ дээр тэгвэл би маш их товчлчихъя. За энэ аюулгүй байдлын баталгааны асуудал бол бас л асуудалтай байгаа. Ер нь бол НАТОгийн тэр 5 дугаар зүйлтэй ойролцоо заалтыг Оросын холбооны улс бол зөвшөөрөхгүй гэж байгаа юм байна лээ. Өөрөөр бол дайн гарсны гол шалтгаан чинь энэ шүү дээ. Тийм учраас одоо нөгөө тасалдаа л байна. Энэ одоо чадахгүй байгаа юм байна. Украин бол ерөөсөө 3-1-ийн л одоо эзэмших одоо 3 хуваажил яа гэж байгаа юм байна л да, эзэмших гэж байгаа юм байна. Тэрнийг бол Оросын холбооны улс зөвшөөрөхгүй гэж байгаа юм. Харин Оросын холбооны улс юу зөвшөөрөхгүй гэхээр атомын цахилгаан станцыг Орос АНО 2 менежментийг хийя гэж. Тэгвэл болно гэж. Украиныг оролцуулахгүйгээр. За тэгээд энэ бас цаадуул нь Украиныхын ямар шаардлага тавьж яах вэ гэхээр одоогийн байгаа хэл хязгаарыг хүлээн зөвшөөрөх. Энийг бол жишээл Орос улс зөвшөөрөхгүй. Яг л саяхан Путин ерөнхийлөгч энэ Оросын бизнесмэнүүдтэй уулзж явах үеэрээ Донбассын одоо үлдсэн газар нутгаас гарахыг шаардсан байна лээ. Бүрэн гараа гэж. Тэгэхгүй бол одоо ямар нэг асуудал яригдахгүй юм байна л да. Дээр нь бол энэ гэрээнд одоо энэ гэрээний төсөлд ороогүй, огт дурддагтаагүй 1 2 3 асуудал байна. Тэр нь бол төвийг сахих тухай асуудал. Энэ ч одоо нэг гол асуудал шүү дээ. Төвийг сахих ёстой гэдэг. Хоёр дахь нь бол денацификац, нацист үзэл бодлыг устгах тухай асуудал. Оросын холбооны улс бол ерөөсөө энэ нацист үзэл бодолчин бол дайн гарсан нэг гол шалтгаан гэж бас үздэг. Тийм учраас энэ асуудал бол бас нэг огт дурддагтаагүй нэг асуудал байна. Тэгээд Орос үндэстний эрхийг хамгаалах тухай заалт үндсэн хуульдаа тусах тухай шаардлага Оросын холбооны улс тавьж байгаа. Энийг бол огт энд дурддагтаагүй юм байна. Тийм учраас энэ энгийн энэ үйл явц бол цаг хугацаа шаардсан бэрхшээл зовлонтой болно гэж ер нь дүгнж ярьж байгаа юм байна. За би энийг товчлоод зарим нь ерөөсө хаслаа. За тэгвэл одоо энэ юу руу ч орж ирээ л да. Одоо саяхан энэ Трамп чинь Путинтэй Зеленскийтэй нөгөө Путинтэй 28-нд уцаар ярьсан байна. Цаг 15 минут ярьсан байна л да. Тэр нь бол яагаад ярьсан бэ гэхээр энэ Зеленскийтэй мань хүн чинь өөрийнхөө нөгөө Мар-а-Лаго амралтын газар Зеленскийтэй уулзах төлөвлөгөөтэй байсан. Тэрний өмнө Путинтай ярьж бас байр суурийг бол тодорхойлсон юм. Тодруулах зорилготой ярьсан юм байна. Тэгэхээр тэр яриаг бол ер нь Трамп үр дүнтэй уулзалт болсон, Оросын талч мөн адилхан одоо тийм найрсаг ажил хэрэгч болсон гэж дүгнж байгаа юм байна лээ. Тэгээ хоёр тал бол хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон юм байна. Нэг нь бол тэр аюулгүй байдлын асуудлаар хоёр ажлын хэсэг байгуулна. Хоёр дахь нь эдийн засгийн асуудлаар ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон юм байна. Өөрөөр хэлбэл одоо тодорхой энгийн одоо төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэх юм бол энэ хоёр асуудлыг ерөөсөө нэг тийш нь болгоод явъя л гэж л. Энэ гаццсан байна тийм үү? Тэглээ. Сайн миний яриаг чи сонссон уу? Үгүй сонссонгүй. Гацаад орж ирлээ. Бас тасарчлаа. Тасарж гин үү? За ингээ өндөрлөдөө сайдаа. Тийм байна. Ингээд байна. За баярлалаа сайдаа.